Нөхөр маань 10 жилийн өмнө нас барсан. Тэр өөхөх ясгүй байсан юм. Би амьдралдаа маш олон алдаа гаргаж буруу сонголт хийсэн хүн. Гэр бүлээ орхиж дараа нь тэдэн дээрээ эргэж очиж байсан. Өмнө нь байсан гэр бүлийн минь харилцаа дахин сэргсэн ч нөхрийгөө эцсийн шатанд орсон хорт хавдартай гэдгийг олж мэдсэн. Тэрнээс хойш 4 сар л амьдарсан баг. Хүүхдүүдийнхаа тухайд гэвэл би тэднийг өсөж том болж авах үед хамт байгаагүй. Учир нь би өөрийгөө тэдний хувьд үнэлэгдэх эзнийг юм биш гэж бодсон юм. Тиймээс л тэднийг орхин явсан. Тэдэн дээрээ буцаж ирээд алдаагаа залруулахыг, ялангуяа охинтойгоо ойлголцыг хичээх нь надад маш хэцүү даваа байсан. Надад яг л тамд очих юм шиг санагдаж байлаа. Гэхдээ тамд очно байна уу надад огт хамаагүй. Би амьдралдаа бууж өгөхийн ирмэг дээр ирсэн. Тэгээд хизээ гэдгийг мэдэхгүй ч би өөхөх цагаал хүлээж эхэлсэн. Би 113 кг болтлоо таргалсан. Миний өндөр 147. Насанд хүрсэн цагаас эхлээд би хоол маш их хэмжээгээр иддэг байсан. Үүнийгээ би ерөөсөө хянаж чадаагүй юм. Аливаа зүйлээс үргэлж хэтрүүлэн иддэг байсан. Ажил дээрээ би ихэд нойрмоглон нүд минь аниатай байдаг байсан. Учир нь өдөрт 12 цаг унтдагч үргэлжил ядардаг байсан. Дарга маань чи тусламж авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд би эмч рүү очсон л доо. Эмч намайг 45 кг хасах шаардлагатай гэсэн. Арх тамхиг хаяхад хэцүү байдаг л да. Гэхдээ хоолны хувьд бол арай өөр. Хоол илүү хэцүү. Та идэхгүй чадах уу? Үнэндээ би 3 жилийн өмнөөс энэ хөтөлбөрийг эхэлсэн. Тухайн үеийн туршид хэрхэн аврагчтай харилцаатай болох талаар суралцсан. Тэрнтэй хамт байхад тэр миний талд байж надад тусалж байсан нь үргэлжлүүлэн өөрчлөгдөх урам зориг өгсөн юм. Учир нь тэр надад тусалсаар явах болно гэдгийг мэдэж байсан. Би аврагч болон Тэнгэрлэг эцэг намайг хайрладгийг мэдсэн. Тийм учраас надад зогсолтгүй үргэлжлүүлэх урам зориг өгсөн. Алхам 5 бол нүглээ хүлээх. Нэг хичээлээр найзуудын маань нэг хэрвээ чи нууцаа хадгалсаар л байх юм бол энэ нь яавч сайн зүйл биш. Энэ чамайг огт дээрдүүлэхгүй гэж хэлж байсан. Нууцыг ил олохоос нааш юу ч өөрчлөгдөхгүй. Бишоптойгоо анх ярилцах үед би их түгшиж байсан. Учир нь хэний ч мэдэхгүй өөрт байгаа чанга хилээд ил олох ёстой нууц надад байсан юм. Амьдрал минь ич хүртээ хийгээгүй байсан ч болоосаа гэж боддог байсан зүйлс байдаг юм. Хамгийн хэцүү нь миний үйлдэлүүд гэр бүлд манд хэрхэн нөлөөлсөн болоо гэж бодох болсон. Ингэж бодхон дотор хадгалж байсан зүйлээ ил гаргахад тусалсан. Энэ үнэхээр гайхалтай туршлага байсан. Би дахин шаналх шаардлагагүй. Гин буруутай мэдрэмжийг би дахин мэдрэхэ болсон. Цэвэр болсон мэдрэмж төрсөн. Урам зоригийг бас мэдэрсэн. Би энийг давж чадах юм бол цаашдаа бүхнийг даван тулж чадна гэдгээ мэдсэн. Нуурын дээрээс минь бөөн ачаа авагдах ашигл болсон. Миний дотор байсан хэрэгцээгүй зүйлсээс ангижирснаар 20 кг-ыг төвөггүй хайчихсан мэт санагдаж байлаа. Тэгээд бүх зүйл сайхан болно гэдэг мэдрэмж төрж эхэлсэн. Би доторхоо уулзсан хүчээр дахин нууц хадгалах шаардлагагүй болсон. Энэ миний 2001 онд авахулсан зураг байна. Сайн харагдаж байна уу? Үгүй энэ та биш. Үгүй юм байлгүй яах вэ? Энэ бол би. Гайхалтай шүү. Амьдрал маань өөрчлөгдсөн. Би хоолны талаарх үзэл бодлоо идэх дуршлаа тэр чигт нь өөрчилсөн. Хоол миний амьдралны түрүүнд тавигдах зүйл байхаа болсон.